Монгол Улсын их хурлын дарга Зандаа хүүгийн энх болдод Улсын их хурлын гишүүн Оюун Гэрэл Бакянаар хог хаягдлын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг өнөөдөр өргөн барьлаа. Энэхүү хуулийн төслийг Улсын их хурлын нэр бүхий 13 гишүүн хамтран боловсруулсан бөгөөд одоо мөрдөгдөж буй хог хаягдлын тухай хуулийн зүйл залтуудыг бүрэн багтаасны дээр олон нийтийн байгаль орчны талаарх боловсролыг дээшлүүлэх, хог хаягдлын талаарх ойлголтыг өөрчлөх механизмыг бий болгох зохицуултыг нэмж оруулжээ. Мөн хог хаягдлын байгууламжийн талаарх зохицуултуудыг наривчлан тусгаж, эдийн засгийн зохицуулалт хийсэн талаараа хууль санаачлагч гишүүн Улсын их хурлын даргад танилцуулсан юм. Тухайлбал одоо мөрдөгдөж буй хууль 2R буюу хог хаягдлыг багасгах, дахин ашиглах гэсэн ерөнхий зарчмаар тусгасан байдаг бол шинжилсэн найруулгын төсөл 4R буюу хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, сэргээн ашиглах, давхрын үйлдвэрлэлийн технологиг нэвтрүүлэх, шатлал бүрд бизнесийн механизм урамшуулалтаа байхаар зохицуулт хийсэн байна. Уг хуулийн төслийг боловсруулахдаа Нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчны хөтөлбөрөөс ирүүлсэн санал болон иргэд байгууллагаас бичгээр ирүүлсэн 28 саналыг бүрэн тусгасан байна.